За сайн байцгаана уу, намайг Ашли гэдэг. Маа гэр бүл урлагийн нэгч хүн байхгүй. Гэхдээ би зураачаар зурхаар шийдсэн. Өнөөдөр би ийм зургийн жижиг болонтой болж байгаа юмудаа зихицэлж янзлангаа. Ямар байсан тоо хуваалцах болоо. Олон жил янз бүрийн олон зүйл хийж үзсний эцэст би ер нь зураг зурхал яг миний жихэн пашн муу юм байна. Энийг хийхдээ би улсын амьдралдаа уйдахгүй яж чадах юм байна, жаргалтай яж чадах юм байна гэж сонгосон. Гэхдээ чи үед надад ерөөсөө мотивац мэдрэгдэхгүй, зураг хүсэл төрөхгүй, авьяасгүй, артист болох мэдрэмж ер нь айгуу дутуу байгаа юм шиг санагдаа. Тэгээд цаашаа ер нь сурах нь зөв ч юм уу, буруу ч юм уу гэсэн бодол маш их төрсөн. Заримдаа хүмүүс бол намайг дэлгөлөө том бол над чи хүүхдийн хийдэг ажил гих мэт бол мэдээж энэ нэг жилийн хугацаанд зөндөө байсан. Энэ хугацаанд бас зургийн хэрэгсэл, сургалтын төлбөр, цаг зохицуулалт гих мэтчил. Асуудал бол мэдээж дуусаагүй. Урлагийн мэргэжил сонгосон хүний амьдрал ер нь хүний муухай өвгтэй үгүй хэцүү юм дөө. Урлагаар сурж байгаа хүмүүст битгий хатуу үг хэлж байгаарай.